Залуучууд одоо карьер төлөвлөлтийг хийхдээ юун дээр анхааруул зохимжтой байдаг вэ? За одоо яг магадгүй намайг үзэж байгаа оюутан залуус ч юм уу те яг карьерийн дараагийн алхмыг төлөвлөх гээд бодож байгаа хүмүүст өгөх яг хамгийн том зөвлөгөө бол мэдээж нөө өөрийгөө таньж мэдэх байгаа. Тэгэхээр мэдээж ямар ч ажил хийж болно, ямар ч мэргэжлэр сурж болно. Гэхдээ тэр мэргэжлээ насан туршдаа одоо яг өөрчилж болно л да дундаас нь. Тийм. Гэхдээ тэр мэргэжилтэд эзэн болоод тэрэндээ дурлаад эсвэл амжилт гаргаад ажиллахын хамгийн гол үндэс нь тэр ажил чинь таны өөрийн хийх дуртай ажил байх хэвээр. Хөгтөнгөр радио бүтээгч подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор Finsat Academy-ийн үүсгэн байгуулагч, Швейцарын менежментийн сургуулийн Монгол дахь салбарын захирал, бизнесийн удирдлагын докторант, 2 хүүхдийн ээж Наран Зулуурыг дээрсэн байна. Өдрийн мэнд хүргэе, сайн явж ирсэн үү? За баярлалаа, сайн явж ирлээ. Та бүхэнд бас өдрийн мэнд хүргэе. Хүүхэд багтаа одоо ямар хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байв? За тэгээд мэргэжлээ ер нь хэрхэн сонгож исэн бэ? За баярлалаа. За ямарчсан энэ гоё подкастт өргөдөж оролцож байгаадаа маш их баяртай байна. За тэгээ эхний асуулт бас их сонирхолтой, гоё асуулт байна. Баярлалаа. Тэгээ хүүхэд байхдаа миний амьдралд ер нь би одоо бодоод хахад багш хүмүүсийн оролцоо үүрэг ер нь маш их байсан гэж боддог байхгүй. 10 жил байхдаа би Багнуурт улсын сургууль сурсан. Тэгээд математикийн нөгөө сонгоны анги гэж байдаг шүү дээ, гүнзгийрүүлсэн сургалттай. Тийм ангид сураад төгссөн. Тэгээ ер нь багаас ахуулаад маш олон сайн багш нартай авчиж ирсний ачаар одоо суур боловсролыг бол маш сайн авсан гэж бодож одоо 10 жилийн багш нартай бол одоо хүртэл баярлж явдаг. За тэгээд төгсөөд санхүү тэнцвийг сургуульд орсон. Нэгтлэн бодогч мэргэжлэр сурсан. Тэгээд тухайн үед бол 10 жил төгсөж байхад одоо няба хүн юу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгээд мэргэжил сонгохдоо тэр хөтөлбөр маань нөгөө олон улсын мэргэжсэн нэгтлэнгийн хамтарсан хөтөлбөр гээд Лондон руу явуулдаг хөтөлбөр байсан. Тэгээд тухайн үед л за Лондон явах нь гоё юм байна даа л гэж бодоод мэргэжлээ сонгож ирсэн. Тэгээд яг ороод нөө эхний 1-р курстээ сураад мэргэжлийн хичээлүүдээ үзээд эхлэнгүүд бас энэ чинь маш гоё мэргэжил юм байна штэ гэд одоо сурсныхаа дараа ерөнхийдөө ойлгосон. Тэгээ өөрөө нөө математик суурьтай, физик суурьтай болохоор бас яг сонгож чадахгүй. Нэг бол цөмийн физикч болмоор юм шиг санагдаад. Нэг бол за тоогоо дагсан юу гэж болох вэ гэж ябод энцэг гэл тухайд бодож исэн. Тэгээд санхүү тэнцэг гэхийн сургуультаа ороод бас маш олон мундаг багш нартай. Тэгээд тэр багш нарын шав нь болоод ингээд суралцаад Монголда 2 жил сураад тэгээд Англи руу яваад нэг 3 жил сураад ирсэн байгаа. Одоо бол докторант тий. Одоо болохоор Швейцарын Swiss School of Management гэх сургуулийнхаа бизнесийн удирдлагын докторантаар сураад явж байна. Швейцарын сургуулийг одоо Монголд одоо салбарыг нээсэн гэж сонсон. За тий. Манайх 2025 оны 12 сард буюу одоо өнгөрсөн оны сүүлээр Швейцарын менежментийн одоо сургууль буюу Swiss School of Management гэдэг сургуулийн одоо Азта ер нь бол анхны салбарыг Монголд нээсэн байгаа. За тэгээ энэ сургууль нь болохоор бизнесийн удирдлагын одоо бакалаврын, магистрийн, докторийн хөтөлбөрийг одоо санал болгодог Швейцарын бизнесийн сургууль байгаа. Дэлхийд даяар бас 10-аад салбартай. Тэгээд тэрний бас Монгол дахь салбарыг нээгээд одоо энэ жилээс бидэд эхнийхээ эсэлтийг аваад үйл ажиллагаагаа явуулах гээд бас нэлээд завгүй өдрүүд өнгөрч байна. Гадаадд ер нь яагаад суралцахаар болсон бэ? Тэр талаар бас сонирхмаар санагдаж байна. Ер нь 10 жил төгсгöd бол жоохон байгаад хүүхдүүдэд гадагшаа явах их гоё санагддаг шүү дээ. Тэгээ миний хувьд болохоор англи ялангуяа нөгөө соёлын хувьд ч гэсэн маш өвөрмөцтэй. Тэгээ Лондонгийн тэр нэг гоё барилгууд тэгээ тэр нэг улаан аим хөрх утасны бүтэг энэ төр гээл дээ. Тэд нар бол ингээд юм ер нь дэлхийд Лондон гэж юу гэдэг илэрхийлдэг нэг юмнууд байдаг шүү дээ. Тэгэл тийм одоо сүмнэр цуглуулах дуртай. За ер нь л англи руу юм уу Америк руу явандаа л гэж боддог л хөвгт байсан. Тэгээд тухайн үед чинь бол бас сургуулаа төгсөөд шууд явчих боломж бас жоохон хомс байсан юм уу. Тэгээ илүү нөө математик суурай хөөцөн юм чинь бас тэг хэлний хувьд бас дахиад нэг жоохон суралцж ийж явах шаардлагатай болсон учраас 2 дээр нэмэх 2 хөтөлбөр бол ер нь хамгийн тохиромжтой л санагдаад сонгож исэн тухай тий. Тийм тэгээд тэр бол гэхдээ одоо яг төгсөөд олон жил болцсон өөрөө бас багш хийж байгаа өөрөө ч гэсэн одоо ингээд сургууль академи үсэд явж байгаа хүний хувьд харахад эргээд бодоход бас санамсаргүй ер нь их зөв шийдвэр гаргасан юм билээ гэж бодоод байгаа. Тий одоо шууд 4 жил ч юм уу тий өөр тийшээ яваад сурах бол бас өөр. Тэнгүүт 2 жил нь эндээ сурчаад Монголынхаа одоо дээд боловсролын онцлогийг бас өөрөө мэдээд эндээ гоё анги хамт олонтой болоод эндээ багш нараасаа гоё сургууль үзчихэд тэгээд дахиад нэг 2 жил гадагшаага яваад тэндээ бас нэг тий өөр
улсын боловсролын системийг үзээд ингээ харьцуулах юмтай хоёр одоо улсын дипломоос гадна бас хоёр улсад ингээд найз нөхдөдтэй тэ төгсөгчдтэй ийм байгаа нь бас илүү баялаг гоё туршлага юм байна да гэж бодоод байгаа. Анх одоо гадагшаа оюутан болоод очих үед ямар асуудлууд тулгамдж байв? За тий. Ер нь оюутан нас чинь хүний нөгөө хамгийн гоё үнэтэй одоо маш дурсамж ихтэй гоё нас гэж ярьдаг. Би бас тэрнтэй их санал нэгдэж байгаа. Одоо эргээд харахад ер нь оюутан байсан тэр 4 жил 5 жилийн хугацаа бол хамгийн нандин дурсамжуудаар дүүрэн байдаг. За тэгээ Монголдо сурах хугацаанд бол мэдээж эхний 2 жил маш хурдан л өнгөрч байгаа юм л да. Эхний жил нь шинэ оюутан болоод суурьхжээлээ үзэл тэ нөгөө анги нь хуваар маваар ойлгохгүй ингэж хожиж эхний жил нь өнгөрнө. За тэгээ 2 дахь жилдээ бол бид хэд чинь гадагшаа сурах учраас нөгөө хэлний шалгалтандаа бэлтэн явах бэлтгэлээ хийн гээл ингээл ерөнхийдөө маш хурдан өнгөрчихсөн. Тэгтээ яг гэртээ сурж байгаа учраас бас арай өөр те ээж аавтайгаа ойрхон тийм Монголдо сурж байгаа чинь бас зөндөө олон даваа талтай. Тэгээд англи руу яг нөгөө дараагийн 2 жилдээ яваад үргэлжлүүлээд мастертаас 1 жил сурсан. Тэгээд тэгж явхад бол бас мэдээж шал өөр байна. Нэгдүгээр гэрээсээ хол явж гин те. Тэгээ шал өөр соёлтой газар очиж гин. Тэгээд тэндээс бас суралцах юм бас их. Тэгтээ эхний нэг хэдэн сар бол нөө орчиндөө дасгаж бас те нэлээх юм болно. Соёлын шок гэж ярьдаг те. Ингээ өөр юмнууд бас нэлээх мэдрэгдэнэ. Тэгээд одоо надад одоо эргээ бодоход яг хамгийн ихэнх үед хэцүү байсан юм Английн тэнгэрлэг хэцүү байсан. Дандаа бүрхэг бүүдийсэн бороотой. Тэгэнгүүт Монголд бид нар чинь өдөр болгоо сайхан нартай. Өглөө болгонгой нар мандаж эхэлдэг те. Маш азтай. Тэрийг ер нь бид нар мэддэг юм байл шүү дээ. Тэгэнгүүт Англид ингээл өглөө болгон бүүдийсэн. Өдөр болгон бороотой. Тэгэнгүүт ингээ нэг бороотой өдөр бид нар чинь нэг сайхан гэртээ амраал те. Банштай цай маа идэл ихмээр өгдөг шүү дээ. Яг нэг team vibe-тай нэг ихний 2-3 сар бол ингээ нэг нойр хүрээл, уйтгарлал, гэрээс аал ирсэн гэрээ санаал нэг тиймэрхүү байгаад байсан. Тэгээд нэг эхний нэг 6 сартай хичээлдээ дасаал шинэ одоо орчиндөө дасаад ингэж итэл маш хурдан өнгөрөөд тэрнээс хойш харин яг орчиндөө гоё дасцсан юм чинь гоёыг хараад те нэр эдний соёл энэ гоё юм байна. Тэргээл ойлгоод явж ирсэн юмнууд нэлээх байгаа. Тэгээ Англид бол бас сурж ирсэн тухайн сурж ирсэн монгол оюутнууд гэж бас зөндөө байгаа шүү дээ. Зөвхөн манай сургуулийн биш юм а гэхэд тухайн үед сурж ирсэн хүүхдүүдтэйгээ бас найз нөхөд болох. За тэгээ олон орны гадны оюутнуудтай найзлах тэднээсээ суралцах гэл ингээд маш гоё дурсамж дүүрэн өдрүүд л ер нь өнгөрсөн. Монгол болон одоо гадаадын боловсролын одоо системийн ялгаа нь. За ер нь яг ингээд одоо яг боловсролын салбарт ажиллаж байгаа хүний хувьд харахад бол ялгаа бол мэдээж нэлээд өндөр байгаа. За жишээлбэл Англид очиод би хамгийн ихэнд анзаарч ирсэн юм нь сургалт нь бол маш тийм оюутан төвтэй. Одоо би хүн төвтэй тийм сургалт байд юм байна гэж анзаарсан. Монголд бол илүү бас жоохон багш төвтэй байх гэдэг. Багш юу заах нь багш юу хэлэх нь тэгээ багшийн заавраар л одоо бүх юм яваал. Тэгээд багшийнхаа араасгүйгээл нэг иймэрхүү байдалтай байдаг бол Англид очингууд ингээд багш нь ингээд эсрэгээрээ за чи юу гэж бодож чинь чи ямар байна? Би чамд сургалтыг өгөх ёстой тий. Одоо би хичээлээ заагаад хэрвээ анхаарахгүй бол би хаана юуг нь утгартай заачвч гэдэг юм а тийм байдлаар ханддаг. Тэгээ ингээд бас харилцааны хувьд ингээд би багш чи сурагч би илүү одоо юм мэдчихэж байгаа ч гэдэг юм тийм харилцаа бол огт байдгүй. Илүү ингээд оюутнуудаа хүндлээд танаад одоо яадгийн тий чиний үзэл бодлоор юу байгаа гэдэг ингээд тухайн хувь хүнийг илүү хөгжүүлэх гэдэг байгаа тийм суурьтай юм байна да гэж анзаарчсан. Тэгээд Английн боловсрол бол угаасаа л яриангүй те олон зууны туршид одоо дэлхийн хамгийн одоо боловсролын систем сайтай орн гэдгээр Англи алдартай. За тэгээд тэрнээс гадна бас яг системийн хувьд анзаарсан юм нь илүү нөө critical thinking гэж ярьдаг те шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлдэг систем юм байна гэж бас анзаарсан. Тэгэхээр одоо жишээ нь сонин дээрээс нэг мэдээ уншаал. За энэ дээр ингэж шүү гэхийн оронд энэ дээр ингэж бичсэн байна чи юу гэж бодож байна? Чи энэтэй санал нийлж гин үү? Энэ одоо үнэн болов уугүй боловч гэдэг юм те. Ингээ хувь хүний шүүмжлэлт сэтгэлгээн дээр суурилсан одоо бодит кейс стадийн дээр суурилсан тийм сургалтууд ер нь маш ихтэй байдаг. Тэгэхээр тэр нь бол биднэрт одоо альваад те шүүмжлэлтэй хандах, өөрсдөө дүгнэлт хийх, за дээрэс нь одоо судалгаа сайн хийх энэ төргээ те ийм чадваруудыг бол эртнээс хүнд солгож өгдөг гэдгээрээ онцлогтой амж санагдсан бакалаврын төвшөнд бол. Монголын одоо боловсролын салбарт одоо эвгүй хөржлүүлээ илүү үр дүнтэй гэж боддог вэ. Тэгээд яг энэ талаар одоо ажиллаж исэн те бас багш хүн байна те олон улсын туршлагатай хүн байгаад байгаа шүү дээ. За баярлалаа маш өргөн хүрээтэй цар хүрээтэй асуулт байна. За тэгээд боловсролын салбарт бол ер нь салбартаа ажиллаж байгаа хүмүүс хамгийн сүүлийн үеийн дэлхийн жижиг хандлагатайгаа одоо тэд зэрэгцүүлээд за мөн дотоодын боловсролын системийнхаа агуулгыг ч гэсэн сайжруулах талаас өөрөөсөө одоо хүчин чармаалт төр юм хийх хэрэгтэй гэж бас боддог. Тасралтгүй хөгжүүлж боловсролын салбар өөрөө одоо илүү
урт хугацаанд амжилттай явна тий. Тэгэхээр миний хувьд бол юу гэж харсан бэ? Тий одоо энэ Finsight Academy дээрч тэр сургууль дээрч тэр яагаад ингэж иймэрхүү ажлуудыг хийгээд байна вэ гэхээр нэгдүгээр олон улсын боловсролыг бид нэр заавал гадагшаага явахгүйгээр дээрэс нь маш өндөр төлбөр төлж тий хамаг юм одоо хамаг төлбөр мөнгөөр шавхаж ч юм уу явахгүйгээр яаж илүү хүрэлцээтэй авах боломж байна вэ гэдэг талаас нь нэрлэлсэн гэх юм уу. Тэгэхээр жишээлбэл одоо Швейцар руу очиод сурах бол шал өөр тий одоо амьдралын өртөг зардлаас ахвал ингээд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орнуудын нэг байж байгаа. Тэгэхдээ одоо тэнд бол хамгийн л бизнесийн хувьд, банкны системийн хувьд ингээ хамгийн хөгжсөн сайхан орн байгаа учраас тэдний боловсролын системээс бид нар сурмаар байна тий. Англи, Америк бас ялгаагүй хөгжингөө орнуудын системээс болж байгаа зүйлийг бид нар сураад их орондоо нутагшуулмаар шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйлсийг илүү бас ойртуулах боломж юу байна? Монголда хүртээмжтэйгээр авах боломж юу байна? Эдийн засаг санхүүгийн хувьд бас зөвхөн тэтгэлэгт найдаад авахгүйгээр тий Монголда авах боломжийг нээгээд өгье л гэдэг байдлаас илүү ажиллаад байгаа. Тийм тэгэхээр одоо Английн олон улсын зэргүүд тий Америкийн олон улсын зэргүүд за одоо нэмээд Швейцарын одоо ихтэй сургуулийн боловсролыг Монголда авах боломжийг ингээд манай академи үсгээд өгөөд явж байна гэсэн үг. Тэгээ энэ бүхний цаана бас Монгол залуучууд маань өөрөө бол оюуны хувьд маш өндөр потенциалтай хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ ер нь хүмүүс ярьдаг. Тэгээ би ч гэсэн өөрөө Англид бас сураал явж байхдаа Монгол оюутнууд яаж ийн, гадаад оюутнууд яаж ин гэж анзаараад бас харж байгаа сурч исэн хүний хувьд. Тэгэхээр яалтчгүй л бас маш өндөр потенциалтай арай өөр л үт юм байл л дээ. Тэгэхээр тэр потенциалыг бид нэр ашиглаад боловсролыг бол зөвхөн одоо хил хязгаарт баригдуулж ойлгохгүй. Ялангуяа орчин үед техник технологи хөгжсөн, дэлхийн өөрөө юм маш динамик глобал болцсон байгаа үед олон улсынхаа хэмжээний боловсролыг л их орондоо сайхан авах боломжуудаа нээх хэрэгтэй байна, нэмэх хэрэгтэй байна. Тийм. Тэгээ нөгөө талаас илүү хувь хүн дээр анхаарсан боловсролуудыг бас нэммээр байна тий. Хувь хүнээ яаж илэрхийлэх үү, яаж хөгжүүлэх үү, дээрээс нь тэр нөгөө сэтгэл зүйн чадвартай EQ гэдэг байгаа. Тэрийг яаж сайжруулах уу, харилцааны ур чадвараа яаж нэмэгдүүлэх үү гэх мэтчлэн хүн дээр төвлөрсөн одоо боловсрол нь давхар одоо бизнес ч бай, инженер ч бай юу ч сурлаа гэсэн тэр хүмүүст хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр ийм чиглэлийн хөтөлбөрүүд энэ төр бас илүү нэмэгдээсэй гэж бас хардаг. Санхүү эдийн засгийн дээд сургуульд багшилж исэн гэсэн яагаад ер нь багш болох болсон бэ? Энэ талаараа ярьж өгч. Яг нөгөө түрүүн анханд ярилцлага ихэнд хэлжсэнээр ер нь бол багш нараа бол би маш хүндэлж харилж авдаг хүн. Багш хүмүүс бол одоо миний зөндөө олон багш нар ингээд миний амьдралын тийм маш гоё юм дурсамжинд ингээд байж байгаа байн хүндэлж авдаг учраас ер нь багш хүн таартай. Нөгөө талаас нь өөрөө би ингээд за нэгтлэн санхүүгээр сурлаач гэсэндээ тэр мэргэжлэр бас ажиллаж үзсэн, хувийн сектор, төрийн сектор, олон улсын байгууллага төрөлхтөнд ажиллаж үзсэн. Тэгээд дараа нь бас багшлаж үзэхэд энэ бүх одоо ажлуудаас багшийн ажил бол надад хамгийн их нөгөө байглаасаа гэдэг юм те буугаад өөрт илүү таарад миний бас нөгөө хувь хүний одоо персоналити те хувь хүний онцлог гэж байна шүү дээ. Энэнд бас тохирсон. Нөгөө талаасаа маш их гой хурдан үр дүн гардаг ажил гэж бас бодсон. Яа тэгэхээр тэр одоо оюутнуудаа хичээлээ заагаад хүргээд тэнгууд нөгөө оюутнууд маань сайн сураад нүдэн дээр тий маш мундаг болоод сураад шалгалтаа онц өгөө диплома аваад олон улсын зэрэг аваад ингээд өсөхөөр үр дүнгийн хувьд бол ингээд маш хурдан харагддаг, нүдэнд харагддаг. Тийм тэгээд дээрэс нь бас одоо хүнд хэрэгтэй зүйлийг нь хэрэгтэй мэдлэгийн тий магадгүй хэрэгтэй одоо туршлагаа хуваалцаад тэрэнд тухайн хүний амьдралд хэрэг болоод тий амьдралаа авч явах мэргэжлийн суурь бүрдэж байна гэдэг нь надад бас айгүй тийм гоё утга учиртай ажил шиг санагддаг. Тийм тэгэхээр утга учиртай одоо өөрийнхөө онцлогт бас тохирсон тий өөрийнхөө дуртай ингээд сэтгэл ханамж өгж байгаа ийм ажил дээр л буусан тэр нь багш байсан гэсэн үг. Орчин үеийн залуусын давуу талыг юу гэж хардаг вэ? Багш хүний хувьд тийм одоо орчин үеийн ер нь залуусын давуу тал гэхээс илүү бидний нийгэм өөрчлөгдсөн байна. Тэгээд боловсролын систем өөрөө тэр чигтээ ингээд маш хурдтай дагаж өөрчлөгдөхгүй болохгүй үе цаг ирсэн байна л да. Технологийн хөгжлөөс ахуулаад. Тэгэхээр биднэрт бол одоо орчин үед бол маш их том давуу тал байна. Тэр нь одоо химэл оюун ухааны хөгжил байна тий. Технологийн хөгжил байна. За эднэрээр дамжуулаад ингээд ер нь хил хязгаарт орон зайд баригдаад авахгүйгээр юу хүснээ бас сурах эзэмших боломж нь өөрөө нэгдэд ирж байна. За тэгээд дээрэс нь дэлхийн одоо эдийн засгийн бизнесүүдийн хөгжил бас илүү юм одоо юу гэдэг глобалтай илүү динамик болсон учраас заавал одоо нэг газараа ажиллах ч гэдэг юм уу тийм биш те олон улсад одоо салбартай эсвэл олон улсын хэмжээнд карьераа төлөвлөөд Монголоос ажилтдаг ч гэдэг юм те тийм ч боломжууд ер нь нэгдчихэд байгаа. Тэгэхээр ер нь ингээд одоо бизнесийн хөгжил маш хурдтай болсон байна. Тэр хурдад өөрийгөө тааруулж хөгжүүлэх боломж
Тэгээд хэрэгэнд одоо хэрэгтэй tools гэж ярьдаг те. Одоо тэр хэрэглүүрүүд нь бүгд бэлэн байна. Тим цаг үед бас амьдарч байна. За энэ нь бол нэг талаас давуу тал болж байгаа. Зарим талдаа бас жоохон сул тал болох хандлагууд бол ажиглагдаж байгаа. Жишээлбэл ингээд нөө хит их мэдээлэл донд бид нар амьдраад байгаа шүү дээ. Хүссэн хүсээгүй авах шаардлагагүй одоо тэрний ялгаагүй ингээд маш их мэдээлэл донд буюу information junk дотор амьдарч байгаа. Тэгэхээр тэрнээс яг хэрэгтэй зөв мэдээллээ шүүж авна гэдэг л ер нь хамгийн чухал чадвар ер нь орчин үед болоод энэ залуучуудад ялангуяа. Тэгэхээр өөрт хэрэгтэй зөв мэдлэгээ, зөв мэдээллээ шүүж авах. За тэрийгээ яг одоо суурьтай зөв системтэйгээр одоо нутгшуулж өөрийн чадвар болгож авах бол их чухал байна. Тэрнээс ш одоо нөө энийг юу гэдэм бэ, яаж хийдэм бэ гэдэг тийм мэдлэг гэдэг асуултууд бол хөвчлэн байдаг болчлаа шүү дээ. Одоо тэгвэл бид нарт нөө чаддаг, хэрэгжүүлдэг хүн, буулгадаг тийм хүмүүс хэрэгтэй. Тэгэхээр тэрэн дээр л яг одоо боловсролын системийн өөрчлөлтүүд илүү ер нь анхаарч байгаа, илүү практикт суурилсан, чадварт суурилсан, хувь хүний хөгжил анхаарсан. Тэгэхээр залуучуудад бол одоо маш олон давуу талууд байна. Тэгэхээр тэрийгээ яг ухаалгаар зөв ашиглах, зөв сонголтоо хийх л илүү чаленж бэрхшээл байна даа л гэж харж байна. Оюутан нас, залуу насндаа одоо харамсахгүй амьдрах гэдэг үг гэдэг штеп. Энэ талаар та юу гэж боддог вэ? Оюутан байх хугацаанд ер нь оюутан хүн юуг сурч мэдэх ёстой байдаг юм бэ? За, оюутан нас яг эргээд бодоход бол дандаа л дурсамжтай сайхан байдаг тийм. Миний хувьд бол харамсдаг юм яг нэг олон байхгүй. Гэхдээ яг нэг юм дээр харамсаад байдаг нь болохоор Англид би чи сурж байхдаа сураад хажуугаар нь цагийн ажил хийгээд ингээд масар завгүй л ер нь амьдэрдэг ус 7 хоногийн 7 өдөр 4 өдөр нь хичээл хийсэн бол 3 өдөр нь ажилдаг ч гэдэм үү те. Тэгээ ингээд явж исэн хажуугаар нь ерөөсөн аялж маялж газар үзэж амжаагүй. Тэрнтэй жоохон харамсаж явж байгаа. Тэгээ хаа байсан сүүлд би 23 онд очиж бас аялсан л та. Тийм. Гэхдээ тэр ч одоо хичнээн жилийн дараа байхгүй. Тэгэхээр яг оюутан байх хугацаанд бас хит их өөрийгөө нэг ажиллаар ч юм уу хариуцлагаар ч юм уу дарахгүйгээр хажуугаар нь ингээд бас ийш тийшээ явж үзэхтэй аялал гэдэг чинь өөрөө бас нэгэн төрлийн боловсрал болчиход байна шүү дээ баг тийм. Өөр одоо нэг суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж үг байдаг тийм. Тэрэн шиг яваад үзэх, олон хүнтэй харилцах, өөрөөр орчинд орох, тэрэндээ одоо өөрийгөө хэрхэн яаж хандж байгааг дамжуулаад одоо хараад өөрийгөө танин мэдгч гэдэг юм үү тийм. Ийм чадварууд бол бага наснд бол оюутан наснд бол маш хэрэгтэй. Тэгэхээр бас хичээлээч цаан хий, хажуугаар нь бас аялж зугаалах юм байвал яв те, дээрэс нь бас одоо хөгжилтэй цагийг өнгөрөх те, have fun байх тийм үедээ ч гэсэн авах хэрэгтэй, хэтрүүлж болохгүйгээр тэгээ ингээд аль юмныхаа балансыг сайхан олж сураад би ер нь юунд дуртай юм, би ер нь одоо юунд аялаа авьяастай юм те, юу намайг тухтай ялгадаг, юу тухгүй ялгадаг ч гэдэг юм. Ингээд өөрийгөө л танин мэдэх бүхэлдэн 4 жил байгаа байхгүй, юунд санаа зовхгүй. Тэгэхээр тэрийг бол ингээд маш сайн тултал ашиглах хэрэгтэй гэж хэлмээр байна. За мэдээж ажил хийх бол сайн 7 хоногийн 1 юм уу 2 өдөр ч юм уу тэ нэг хэтрүүлэхгүйгээр бас бодит амьдралын нөхцөл дээр гараад сурж байгаа юмаа практик болгоод явах бол мэдээж маш чухал. Тэгвэл бас тэрийг хитрхи их хийгээд ингээ ямар ч оюутан насны бас тийм хөгжилтэй цаг гарахгүйгээр өнгөрөөчл бас сүулт нь жоохон харамсгал юм байлээ гэж санагдчихэв тий. Хэр цагийн ажил хийжээв. За тэгээд яг тиймэрхүү одоо чөлөө цаг одоо хэр гаргаж ирсэн бэ? Тийм ер нь одоо би эргээ бодоход ер нь чөлөө цаггүй хитрхи л их ажил хичээл гэж явсан байна. Яг тухайн үед оюутан байхдаа. Тийм тэгээд тухайн үед чинь би чи ер нь 1-р курсээ төгсөөл 100-аас нь ахуулаад ажилласан. Тийм. Тэгэхээр одоо бол яг төгсөөд ажил хийсэн хүмүүсийг бодоход бол би 10 хэдэн жил ажилласан. Туршлагатай байгаад байдаг байхгүй. Тэгэхээр тэр бол оюутан нас ажил хийх үе дандаа зэрэгцэж явсан гэсэн миний амьдралд. Тийм. Тэгээд Англид очиод бол цагийн ажлууд хийсэн. Гэхдээ тэрийг бол би илүү нөгөө нийгэмших, тэгээ хилээс сайжруулах, тэгээ ингээд англи хэллэр бас ингээд хүмүүс яриад идэм шиг боловч бас яг бүрэн бүтэн өгүүлбэрээ сайхан зэгцтэй ярьж тэгээ оновчтой одоо тэр хилийг сайн эзэмшин гэдэг чинь бас тустай ур чадвар юм байл л дээ. Тэгэхээр тэрийг илүү сайн практис хийж дадлага хийхэд бол одоо зөөгч хийдэг байлаа. Бартендер бариста антер гэдэг байлаа. Кофе хийж сураад. Тэгээ ер нь ирээдүйд ингээд бодоход юу ч хийж сурсан гэсэн тохиолдолд хэрэг болт юм бэлээ. Ядаж ууж байгаа кофенуудын ялгааг мэдээд авчин дээ. Ганц нэг одоо коктейлүүд яаж хийдیں۔ Тэгээ коктейл нь яг юугаар ялгаатай юм, дарснууд нь юугаар ялгаатай юм, юуны араас юуг нь уудан ч гэдэг юм. Ингээд нэг жижигч гэлтгөө тэр мэдлэг ажиллаар дамжуулаад надад ер нь айгүй хэрэгтэй байсан. Тийм. Тэгээд зөөгчийн ажил хийгээд явахаар ч бас ингээд олон юм ойлгоно. Одоо нэг одоо бид нар бол ингээд ресторанд ороод суухад тэгэж авахын дэргэд ч юм уу эсвэл ямар нэг мөнгөний асуудал байхад бол тэр бол тий айгүй
энгийн туршлага шүү дээ. Тэгтэл яг өөр улсад очсон, гэрээ сандсан, ажиллаа хийж байгаа хажуугаар нь бас нэг амжиргааны зардал олчих гээд ажиллаж байгаа хүний үед бол тэр чинь бас нэгдүгээрт хөөрхөн одоо карманы мөнгө болчихно. Тэгээ хоёрдугаарт бас яг 1-5 хоол одоо тэр хүний ширээн дээр очих хүртэл ард нь асар олон хүний хүч хөдөлмөр те яаж явж гинүү гэдгийг л боддоор харж исэн л үйлдээ тохойд бол. Тэгээ тэнд чинь бас орон орноос ирсэн хүмүүс л ер нь ажилтнтай англичууд чинь бол ихэвчлэн өөртөө бол айхтар тийм ресторан юмдаа ажиллаад ахгүй үйлчлэгийн салбарт бол дандаа л өөр орнуудаас ирсэн ажил хийх гэж байгаа хүмүүс ер нь ажилдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд бол ингээд гардаа гэр бүлээ үлдээж ирээд тэнд ингээд одоо хүний газар дээр ажил хийж байгаа хүмүүс байгаа даа шүү дээ. Тэгэхээр ингээд бас амьдралын одоо хөдөлмөрийн одоо юу гэдэг үр шим те мөнгөний үнц нэтрийг бас ойлгох юм бас нэг туршлага болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас оюутан байх цагтаас авчих хэвэл туршлага шиг санагдчихжээ. Гадны оронд одоо цагийн ажил хийгээ явж явах үед хэр хөвгчлөлтэй зүйлс тохиолдох вэ? Хөвгчлөлтэй ч юм уу сонирхолтой тийм болж исэн одоо дурсамж байвал дурсамжаасаа хаалцаач. За тэгээ сонирхолтой гэхээр одоо яг ер нь тэгэл сурж байгаа юм болгон л хөвгчлөлтэй л дээ тий. Эхлээл би ч одоо нөгөө бартендер хийгээд тэгээ нэг коктейл найруулах тэр нэг олон төрлийн нөгөө нэг уух хамнууд ликер байгаа шүү дээ. Юуг нь ялахгүй тэгээ эхэндээ бол ингээд сайхан хольж хийжсэн үе байгаа. Нөгөөдгөө шал өөр амттай болж болоод тий андуураад. Тий эсвэл чинь нэг удаа бас яалаа нэг коктейлийнхаа нэрийг буруу ойлгоод буруу захиалга аваад өгчдөг ч илүү. Ингээ нэг юм жижиг фан моментууд бол ерөн зөндөө байсан. Тий. Тэгээд орчин ингээд андуураад өгсөн тохиолдолд буцах уу? За яах уу гэд ер нь үйлчлүүлэгч нар уучиж ийн ер нь яаж ийн? Ер нь ихэвчлэн дандаа nice одоо тийм гоё хүмүүс таарсан надаа. Ер нь англичууд ч бас их ер нь одоо анзаараад тахад олон орнуудаар бас явж үзээ харахад их тийм нөхөрсөг юм нээлттэй их тийм ээлдэг хүмүүс ахгүй айгу nice тэг ингээ юмыг айгу сайн ойлгодог. Тэнгүүд тэд нар ч нөгөө хараад мэдчихэж шүү дээ. Энэ яг гадаад оюутан part time те цагийн ажил хийж байгаа хүүхдээ нэгэл мэдчихэж байгаа учраас зарим нь бол инээгээл асуудалгүй авчна. А тэг заримдаа үнэхээр тэр нь болохгүй бол те буцаагаад менежертэй үннээ хэлээд тэглээгээл ингээд янзлан л та. Тийм тэгээ ерөнхийдөө бол хүмүүс одоо Монголоос ирсэн энэ гэхээр аягүй сонирхож асуун тий монголчин гэдэм үү гэл харилцан яриа өрнүүлэх их дуртай. Тийм тэгээ тэр ажлаас бол бас хэлний чадвар бол нэлээд сайжруулад авсан л гэж ер нь өөрөө бодоод байдаг шүү дээ тий. 20 орчим настай байх үеийн одоо хүсэл мөрөөдөл амьдралыг үзэх үзэл юу байв. За тэгээд өнөөдөр 30 гаруй настай 2 хүүхэдтэй ээж болсон байна. Амьдрал ах бай бүгд ингэж жигдэрсэн, төлөвшсөн энэ цаг үед бас харьцуулаад ингэ ботход 20 болон 30 насны ялгаа нь одоо хөвгүн талдаа ямар өөрчлөлт мэдрэмжүүдийг авчирж ирсэн бэ? За маш гоё асуулт байна. За 20 настай гэхэр чинь би чинь 19 настай англи руу явж исэн. Яг л нөгөө шинэ орчинд очсон, шинэ нийгэмд очсон тэр үе байна л да. Тэгээ одоо бол яг л 30 хүрээд бас дараагийн нэг чаптер эхэлсэн явж байгаа ийм үед харж байна л да. Тэгэхээр яг тухайд би бол жоохондоо ингэж боддог байсан юм. Бас нөгөө хийтэй амар юм онцорлох тий. Карьерийн хувьд бас их олон юм бодсон. Тийм л үесэн. Тэгээд 19-20 үед ч ингээл бодохдоо ингээ хүмүүс ингээл харахад надад ингээ нэг л хэвийн байдлаар амьдраад ам шиг харагдчихсан. Жохон бахад жохон хүүхдүүдээр ингээл иргэн тойрны ах トゥ хамаатан садан юу гэдэг ойр зүрийн хүмүүс харахаар ингээл сургуулаа төгсөөл ажил хийгээл эхнэр хүүхдтэй болол тий эсвэл ингээ нөхөр хүүхдтэй болол ингээл гэртээ байгаа л ингээ нэг тийм сонирхолтой юм байхгүй ч юм шиг нэгэн хэвийн санагдал тий би бол тест нэр амар сонирхолтой амьдрмаар байна л гэж боддог гэсэн ингээл олон орнд руу нисэлтэй ингээд олон газраар ажиллаар ингээ явж мавал нэг ийм ажлууд хийх юмсан гэж боддог лээсэн л та тохойд тэгээ одоо ер нь сүүлд ингээ бодоод хахад карьерийн хувьд ч гэсэн би ер нь ийм шин юмыг бүтээх ч юм уу тодорхой хэмжээнд ингээд альва юмыг одоо байгаагаас нь сайжруулах ч юм уу тийм ерөөхдөө хоббитэй хүн юм байл л дээ. Тэгэхээр ер нь хийж байгаа ажиллаж байгаа салбар бүртэл яаж би жоохон ч гэсэн шинжилтийг авчрах уу, яаж нэг жоохон ч гэсэн юмыг сайжруулах уу гэдэг талаас нь хараад явдаг. Тэгж явсаар хагаад миний карьер чинь ч гэсэн те одоо академи үүсгэн байгууллаа, багш боллоо. Тэгээд яг багшийн ажлаа хийж байгаа тэрэндээ бол дуртай байгаа ч гэсэн хажуугаар нь академи үүсгэн байгуулалт явна гэдэг чинь бас нэг бизнес эрхлэгчийн шинэ замнал эхэлчихэж байгаа байхгүй. Бас тэр нь нэлээ одоо хүнд хэцүү сорилтуудтай байна. Ялангуяа одоо залуу эмэгтэй хүний хувьд те иймэрхүү мэдлэгийн зөвлөх үйлчлэгээний салбарт орно гэдэг чинь бас их зоригтой алхам. Тухайн үед бол айгүй том зоригоор нээжсэн байлаа одоо эргээ харахад. Тийм тэгээд ингээ олон улсын байгууллагад ажиллах, за ажиллаарч тэр те сургалтаарч тэр наашаа цаашаа байнга явах гэл ингээ харангуут бас нэг тийм амар сонирхолтой юмнууд хийгээд байгаа байхгүй юу. Тэгтээ тэд нар ч бас их
хүнийг юу гэдэг харагддаг шиг бас нэг тийм амар гоё зүйл биш юм байна. Эргээд тэр миний нэг цухтаагаад байсан энгийн амьдрал гэдэг байгаа шүү дээ. Сайхан ээж болоод хүүхдүүдтэй болоод гэртээ сайхан суух үедээ суугаад ажиллаа хийх үедээ хийгээ. Ингээ явдаг амьдрал чинь баг хамгийн одоо нандин гоё юм байна да гэж ойлгосон гэх юм уу. Одоо 30 наснд ирээд. Тэгээ одоо яагаад тэгэхээр би чинь ингээл карьерийнхаа хувьд ингээ алидийн гайгүй одоо юу гэдэг хөдөлмөрлөд босгоцсон юм байгаа даа учраас тэрнийхэн төлөө зүтгэх хэрэгтэй. Нөгөө талаас хүүхдүүд маань жоохон 1-6 настай, 1-7 гарантай учраас бас хүүхдүүдтэй цаг гаргамаар байдаг. Тэгэхээр ингээ нэг юм мам гэлт гэж ярьдаг штэ. Ингээ нэг ажиллаа хийж байгаа ээжийн нэг юм гэмшил мэдрээд идэг. Тэгэл наашаа цаашаа яваад олон улсын одоо ялангуяа манай Швейцарын менежментийн сургуульчин 10-аад салбартай орон орны ингээд л салбарт хариуцсан захирлуудтай ингэж гоё ажиллаж ийн л та маш гоё. Тэгээд заримдаа очиж ажиллах хэрэг байна, заримдаа зайнаас ажиллах хэрэг байна. Яг л 19 сартад мөрөөдөд исэн юм аа гэж биелүүлсэн байгаа да. Ер нь мөрөөдлөө. Тийм тэгээд одоо бол тэр маань ингээд миний амьдралын яг нөгөө залуу ээж те өөр хүүхдүүдэд цаг гарах үедээ зэрэгцэж орж ирж байгаа болохоор ингээд тэрийг зохицуулах одоо менежмент гэх юм уу те тэр бол бас нэлээд чаленжинг тусч байгаа. Тэгэл нэг газраас нөгөө газар руу нэсэл их л гоё яваад байгаа юм шиг хэрнээ тэр хооронд ч бас нэлээд ядарн цагийн зөрүү болно те. Эсгээс өмнө нисний дараа ажлаа яаж зохицуулах вэ? Хүүхдүүдэд тэр хооронд яах вэ гэл ингээл ер нь маш олон юм юутай. Жижиг юм зохион байгуулах асуудлууд ер нь нэлээд байдаг харагдсан. Тийм. Тэгэхээр ер нь одоо альва юмд бас нэг хайхтар яарах хэрэггүй юм байна те. Юм өөрийн гэсэн цаг хугацаатай. Тэгэхээр залуунаасандаа зүгээр сайхан чөлөөтэй байгаад өөрийгөө танаад те алдаж онох тийм юм хийвэл бас хийх хэрэгтэй. Тэгээд яг одоо ээж аав болох сонголтыг хийгээ гаргасан бол бас хүүхдүүдтэй тодорхой хэмжээнд цаг гаргах тийм боломжтой бас байх хэрэгтэй. За тэгээд бизнес гэдэг чинь өөрөө бас дахиад л нэг хүүхд юм шиг байдаг. Ер нь маш их цаг авдаг хүнээс. Тэгэхээр тэрийг бас хийх цаг үеэр ч гэсэн бас нэг яарад ах хэрэггүй юм байна да. Жохон бас явж аваад хийсэн ч болохоор ээжтэй л гэж бодогдоод байгаа даа л. Ялангуяа эмэгтэйчүүд өөрийгөө олох хүртэл сэтгэл зүйн айц те маш олон төрлийн одоо эргэлзээнүүдийг даван туулж ээж одоо тэр хүссэн зориг мөрөөдөлд хүрдэг шүү дээ. Чиний хувьд бас тиймэрхүү айцуд байсан уу? Ямар нөхцөл байдлууд одоо жишээ нь одоо ямар кейсүүд яг амьдрал дээр тохиолдож байна? За тийм ер нь одоо эмэгтэй хүн байх гэдэг чинь тийм амьдралын үед бас их нарийн зохицуулах юм ихтэй, бас ачаалал ихтэй ер нь тийм шүү дээ. Ээж болно, эхнэр болно, охин байна, эгч байна гэдэг чинь бүгдээрээ л том хариуцлага явдаг. Тэгээд тэрний хажуугаар бас бизнес эрхэлнэ. Шинэ юм өөрөө удирдах хийнэ гэхээр бас л нэлээд одоо ачаалал ихтэй. Бас нэг тийм амар бол биш. Бас нөө харагдаж байгаа шиг гоё биш гэдэг шиг цаанаа бас нэлээд нуглаатай тийм ажлууд яваад байгаа. Тийм тэгэхээр яг тулгарч исэн сорилтууд гэх юм бол ингээд одоо нэг 30 хүрж иж би ингээд аягүй гоё болчихно. Хүмүүс нөө 30 хүрлээ гэд нэг жоохон зүхтах маягтай, сэтгэлээр унах маягтай байдаг шүү дээ. Би бол одоо ингээд 30 хүрээд аягүй баярлаад байгаа байхгүй яа. Тэгэхээр хүмүүс ингээд намайг чинь өмнө нь ингээд биений хийж байгаа ажлууд чинь бас тодорхой хэмжээнд цаар хүрээтэй ажлууд байгаа шүү. Тэгэхээр ингээд нэг жоохон охин байна да гэж хараад байдаг. Харагдах байдлаар нь. Тэгээ нэг залуухан жоохон охин байна да. Тэгээ чи ийм юм хийх гээд байгаа юм уу? Тэр гэсэн байдлаар ингээд хараад байдаг гэсэн аягүй хэцүү. Тэнгүүд одоо ингээд за 30 мөч хүрсэн юм чи за бас яг л нөгөө ярьж байгаа хийж байгаа юмаа бүрэн төлөөлөх бас насны үед ч гэсэн залуу гэж гологдохооргүй үедээ ирж энэ гэж бас нэг талаас баярлаад байгаа. Тийм тэгээд нөгөө өөрийгөө таних тухайд бол ер нь эмэгтэй хүний өөрийгөө таних процесс бас нэлээд олон үе шаттай байд юм шиг анзаарчихсан. Эхлээд бол ээж болохоос өмнө бид нар ч ингээ нэг шал өөр хүмүүс байгаа тийм. Залуухан одоо жоохон охин байхтай, залуу байхтай бол ингээ шал өөр үзэл бодолтой, өөр зан чанартай. Тэгээ ээж болсны дараа тэр нөө арай гэж олж авсан identity гэж ярьдаг те одоо арай гэж олж авсан тэр өөрийнхөө тодорхойлтыг дахиж бүрэн алдаад цоо шин хүн болж байгаа тийм одоо нөгөө галчшуу шиг те ээж нэрээ нөгөө өөрийгөө алдах гэдэг яг момент байж те нөгөө галчшуу шиг тэр чинь нөгөө шатаад үнснээсээ дахиж гарч ирдэг те яг тэрэн шиг л юм байна гэж ер нь би ойлгосон анхны хүүхд дээрээч тэр тэгээ явж исэн чинь анхны хүүхдийн дараа дахиад өөрийгөө олчлоо даа гэсэн ярьжсэн дахиад хоёр дахь хүүхд гараад ирэнгүүт бас дахиад өөрийгөө бүр шинээр одоо олж мэдэх тий бүтээж байгуулах бүхүүлдийн процесс болж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо ээж хүмүүс бол ачааллаа маш л зөв зохицуулахгүй бол амьдралын хувьд тий ялангуяа өөр төр бууж байгаа энэ олон сорилтууд ер нь нэлээд их байдаг юм байна гэдгийг бол одоо л мэдрээл туулаад явж байна. Тэгэхээр ингээд нэг би өөрийгөө таньсандаа гэж зогсох биш. Тасралтгүй нэгдүгээр танах бүтээх юм үйл явцсан байна. Хоёр тэгээ байгалийн шалгалаараач тэр тэ ээж болол хүүхдтэй болон жирэмсэн болон төрөн хүүхдтэй том болгоно гэх үеүүдэд
дахиад өөрийгөө цоо шинээр бүтээж байгаа, зарим юм хийж байгаа, зарим юм одоо шинэ чадварууд ч юм уу шинэ үнц нь нэмж байгаа гэл ингээд байнгын процесс юм байлээ гэж ойлгосон. Хоёр хүүхдээ ээж залуухан ар гэртээ бас ачаал ихтэй. Тэгсэн хэрнээ цоо шинэ бизнес ус хийгээд ингээд 5 дахь жил рүү орж байгаа гэдэг чинь бизнесээ явдаас ачаал ихтэй ийм үе явж ин л та. Тэгэхээр энэ дунд ингээд цагийн менежмент, хувь хүний одоо зохион байгуулалтын ур чадвар бас асар нарийн хэрэгтэй. Тийм. Тэгээд тэрэн дээр бол яг хуу бас түрүүний хэлснээр нөгөө төлөвлөх ур чадвар бол аягүй чухал. Тэгээд альва ажлыг сайн төлөвлөнө гэдэг чинь тухайн ажлын 50% гэж ярьдаг тийм. Тэгэхээр маш сайн төлөвлөх хэрэгтэй. Нөгөө талаас бас одоо байнгын юм суралцагч одоо майндсеттэй, суралцагч сэтгэлгээтэй байх хэрэгтэй юм байна гэж ер нь бодсон. Ер нь яг би бас багш болсон одоо өвчин зүйлсүүдэд чи юу нөлөөлсөн бэхээр би өөрөө ер нь юм сурах маш дуртай юм байхгүй. Шинэ юм сурах, суралцах тэр процессд бол их дуралдаг. Тийм учраас багш болно гэдэг чинь нэгдүгээр насаараа суралцах процесс болж байгаа юм. Одоо өөрөө юмаа сайн заахын тулд суралцсан, зааж авах үедээ суралцсан, оюутнуудаасаа суралцсан гэх мэтчлэн ингээд байнга сурдаг процесс тэрэндээ өөрөө маш их дуртай. Цагийн менежментийн хувьд ч тэр хувь хүнийхээ амьдралын зохион байгуулалтанд ч тэр би өөр юуг шинээр сурж хэрэгжүүлж болох вэ гэдэг юм суралцагч майндсеттэй байвал бас хэрэгтэй зүйлсээ олоод амьдралынхаа зарим асуудлуудыг хөнгөвчлөөд ингээд явчихна. Нөгөө талаас бас хэрвээ над шиг нэг жоохон хит ингээ бүгдийг өөрөө хийх гэдэг төрлийн хүмүүс ер нь байдаг л ах те. Тийм байх юм бол бас тусламж асууж сурах хэрэгтэй. Одоо ингээд хитрхийн өөрөө ингээ бие даатсан багаасаа ингээл өөрөө бүх юма хийсээр асуурсан. Ялангуяа айлын томууд энэ төр бол нэг тиймэрхүү зан чанартай байдаг ш. Тийм хүмүүс бол ингээ ялангуяа ээж болоод за эсвэл бизнес төр ч гэсэн ингээ өдөрт халуун тушаалд ороод ирэхээр бас хүнээс тусламж авахтай айдгүй байх, санаа зовдгүй байх бас чухал юм байна даа л гэж одоо сүүлийн үед ойлгоод байгаа. Гэр орны хувьд ч тэр те хэрвээ ээж чинь ч юм уу эгч чинь дүү чинь тусламаар байгаа бол тэрийг ингээд цааргалахгүй хүлээж авдаг байх. Эсвэл надад ийм үед ийм хэрэгтэй байна гэж хэлдэг байх те. Эсвэл нөгөө талдаа ажлын хувьд ч тэр ажил дээр тулгарч байгаа асуудлаа одоо өөрийнхөө зөвлөхөдтэй гэдэг юм уу, менторудтайгаа гэдэг юм уу бас ярилцах те. Энэ дээр энэ болохгүй нь ингэвэл яах вэ гэдэг ингээд нээлттэй бас өөрийгөө тодорхой хэмжээнд байнгын ингээд нөх хүчтэй зохицуулаад ингээд байгаа тахгүй тодорхой хэмжээнд бас жоохон vulnerable байх гэж ярьдаг те. Vulnerable гэдэг чинь одоо зөөлөн, сул зөөлөн гэх юм уу те. Тийм байх үеийг бас өгж явах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бас ингээд нөө эмхтэй хүн чинь байглаасаа бас зарим үед юм гоё зөөлөн те ийдэг ийм байх хэрэгтэй. Юм чин хит тийм дандаа юм бизнесийн алдцаан дунд байгаад тахаар тэрэндээ бас жоохон стресстэд тэгээ өөрийгөө жоохон алдах ч юм уу хит одоо ууртай төгшөөлт ихтэй энэ төр тийм хүн болчих гээд байгаа юм шиг санагддаг. Чөлөө цагаар нь хэрхэн өнгөрөөдөг вэ? Энэ ажил амьдралын тий ачаалттай байгаа үед бид нар одоо сүүлийн үед өөрийнхөө одоо дотоод хүнтэйгээ ярих тий. За тэгээд сүүлийн үед ээж нар одоо бүсгүүчүүд маань хөвчлэн одоо бясалгал гэх зүйлийг бас их ярьдаг болж дотоод хүүхдтэйгээ ярилцах тэгээд сэтгэл санааныхаа байдлыг тайван байх гэх мэтчлэн маш олон зүйлс дээр анхаардаг болсон. Наран цолын хувьд хэрхэн яг дотоод хүнтэйгээ ажилдаг вэ? Ямар орчин атмосферыг үүсгэж одоо сэтгэл зүйн тэр таашаал мэдрэмжийг авч өөртөө ярилцах тэр боломжийг бүрдүүлж байна. За баярлалаа. Нэг юу нь маш гоё асуулт байна. За нэг чөлөө цагаа зарцуулдаг гол миний зүйл бол ер нь бичих тэмдэглэх их дуртай. Би ер нь 14 наснаас хойш тасралтгүй тэмдэглэл хөтлөж байгаа. Тэгэхээр ингээд өөрийнхөө санаанд байгаа тэг үзэл бодлоо ч юм уу мэдрэмжээ ч юм уу ингээд дандаа бичиж тэмдэглэх байдлаар эсвэл ажигласан зүйлээ бичих байдлаар ерөнхийдөө одоо юу гэдэг нь чөлөө цагаа өнгөрөөдөг. Тэр нь ингээ өөр өөргөө таньж мэдж байгаа бас миний нэг том хэлбэр болдог гэж үздэг. Тийм. Тэгэхээр бичих юмаа бол нилээн хийж байгаа. За яг нөгөө нэг залуухан байхдаа ээж болохоос өмнө энэ төр бол өдөр болгон бичдэг байлаа. Тэгээ ээж болсноос хойш бол бас өдөр болгон юм бичиж суух зав гарахгүй болохоор яг нэг тийм зав чөлөө олцсон үед бол зориод маш гоё те тэмдэглэлээ хөтлөх цагаа гаргадаг. За тэгээд ээж болсны дараа ер нь ингээд өөрт зарцуулах чөлөө цаг бол бүр л энгийн болчтой юм лээ те. Нэг сайхан халуун ванд орох ч юм уу те. Нэг дуртай дуугаа сонсоод нэг аяг кофегаа хөрөхгүй уух ч юм уу те. Нэг тиймэрхүү жижиг юмнаас. Тэгтээ тэрийг ингээ маш их одоо таашааж гоё тэр цагаа өнгөрөөж байгаа байхгүй. Тэгэхээр л ингээд өөртөө зарцуулж байгаа бас цаг болчихж байгаа. Тэндээ ер нь чөлөөт цаг бол маш бага гардаг. Тэгээд тодорхой хэмжээний чөлөөтэй цаг гарах юм бол мэдээж хүүхдүүдтэйгээ цаг гаргах те гэр бүлтэй тэр цагаа зарцуулахдаа бас илүү анхаардаг. Гэрээ
цэвэрлэх, юм organize хийхтэй зэгцлэх нэг альва ямиг нэг эмх зэгцэнд нь оруулахтэй тийм юм бас айгүй гоё байгаад байна надаа. Эмхтэй хүмүүс чинь бүгдээрээ тиймэрхүү ажил дуртай байдаг шүү дээ тий. Тийм тэгэнгүүт ер нь ингээ өдөр тутамдаа маш их ажилдаа явахаар ч бас тийм юм хийж чадахгүй тий. Тэгээл 7 хоногт нэг удаа ч юм уу яг нэг завтай болсон үедээ нэг бүр нэг янзлахад амжихгүй байсан юм хамаа ингээд нэг янзын сайхан янзлаад эмхэнд нь оруулаад тавихаар бас их гоё стресс тайлж байгаа юм шиг болтой. Гэх мэтчлээ ингээд сүүлийн үед бол би өөртөө цаг гаргаж чадахгүй байна да тийм. Надад ингээд чөлөөт цаг гэж ерөөсө гарахгүй байна да гэд ингээд гуниглаад юу гэдэг суухын оронд гарч ирж байгаа цаг болгон дээр нь л жижиг чамаагүй юм хийгээл тэрийг маш их гоё баярлаж талархаж хүлээж авдаг л болсон байна да. Өөрийн ярианаас нөгөө тэмдэглэл хөтлөх гэд сүүлийн үед ч гэлтгүй одоо дээрх үед хүмүүс аягүйх тэмдэглэл хөтэлдэг байсан. Тэгээ сүүлийн үед тэмдэглэлтэй бичвэр ингээ бичих тийм тохиолдлууд аягүйх буурсан байна л гэж ярьж байгаа. Гэхдээ энэ нь одоо сэтгэл зүйн бас нэг өөрийгөө ангаах тактикуудын нэг сүүлийн үед ордог болсон юм байлээ. Тэгэхээр наран зулын хувьд бол айгүй тийм зөв тактикийг бас хийж исэн юм шиг санагдлаа. За баярлалаа. Харин тийм ер нь юм бичнэ гэдэг чинь яг нэг өөртөө хүн гоё тэгээ тулаал өөрийнхөө reflection тэ тусгалаа сайхан бодоол яг юу болж байгаа болохгүй байгаа. Тэгээ тэрийг гол нь ингээд бичнэ гэдэг чинь physical activity гэдэг ингээд биеэрээ бас нэг юм үйлдэдэг шүү дээ. Тэр чинь бас ингээд хүний одоо бодох, сэтгэхтэй тархинд ч бас нөлөөтэй ийм бас үйлдэл байт юм шиг санагддаг. Тэгээд хичээл ном сурахтаа ч гэсэн бас маш их олон төрлийн тэмдэглэл хөтэлдэг, олон байдлаар тэрийгэ тэмдэглэж бичдэг. Тэгээд яг нэг тийм бичих memoryтэй хүн гэж бас байдаг те. Бичсэн юмыг сандаг тийм одоо ойдогтой харга тийм юм байдаг. Тэгэхээр би ч одоо олон жил суралцаж олон ч төрлийн шалгалт өгж ингээ одоо хүртэл тасралтгүй суралцсаар л яваад байгааг юм бас яг амжилттай суралцах те нэг тактик нь юу гэх юм бол хэрвээ нөө бичсэн мэдээллээс уншсан юмнасаа илүү их сандаг хүмүүс байвал тэрийгэ өөрт ойлгомжтой байдлаар график болгох, зураг болгох, map болгохтой юу гэдэг нь тэгж тэмдэглэл бас их үр дүндээ санагддаг. Тэгээ би чинь яг нэг тэр одоо олон улсын мэргэжсэн зэргийн нэгтлэнгийн шалгалт энэ чинь хэцүү шүү дээ 3-4 цагийн нам ингээл төвлөрөх хэрэгтэй. Тэр мөрөн дээр чинь бол за би тэр дэвтрийнхаа тэр хуудсан дээр ийм өнгөөр тодруулж бичсэндээ энэ төр гэж хүртэл сандаг байхгүй. Тэгэхээр бас тэгж тэмдэглэх бол ер нь одоо хичээл сургууль ажил төрөлтч тэр давхар нөө хувь хүний дотоод те ертөнцид ч тэр маш хэрэгтэй юм нэг дадал юм аа л гэж хараад байна. Залуучууд одоо карьер төлөвлөлтийг хийхдээ юун дээр анхааруул зохимжтой байдаг вэ? За одоо яг магадгүй намайг үзэж байгаа оюутан залуус ч юм уу те яг карьерийн дараагийн алхмыг төлөвлөх гээд бодож байгаа хүмүүст өгөх яг хамгийн том зөвлөгөө бол мэдээж нөө өөрийгөө таньж мэдэх байгаа. Тэгэхээр мэдээж ямар ч ажил хийж болно, ямар ч мэргэжлэр сурж болно. Гэхдээ тэр мэргэжлээ насан туршдаа одоо яг өөрчилж болно л да дундаас нь. Тийм. Гэхдээ тэр мэргэжилтэд эзэн болоод тэрэндээ дурлаад эсвэл амжилт гаргаад ажиллахын хамгийн гол үндэс нь тэр ажил чинь таны өөрийн хийх дуртай ажил байх хэвээр. Тэгэхээр би юунд дуртай юм бэ гэдгийг мэдхийн тулд хүн өөрийгөө таньж мэдэх нь аягүй чухал юм шүү дээ. Тэгэхээр өөрийгөө таних тэр одоо процесс бол аль болох залуугаас эхлэх тусмаа л илүү сайн. Тэгэх юм бол өөрийнхөө зөв юмыг олж чадна. Зөв юм олчих юм бол амжилт үзүүлнэ гэсэн үг тийм тэгжэл одоо зөвлөмөр байна да. Тэгэхээр өөрийгөө таних ямар аргууд байдгийн те ямар арга нь надад илүү тохиромжтой ингээд юм гоё эрэлж хайгуулж сониуч бас байх хэрэгтэй. Зөвхөн чи ингүүл өөрийгөө танина гэсэн нэг тийм одоо формула байхгүй шүү дээ. Хүн болгоны хувьд өөрийгөө таних процесс нь шал өөр байгаа те зарим хүн хийж үзчихээ, зарим нь одоо аялж явж үзчихээ, зарим нь сонсч ээж ч гэдэг юм уу, зарим нь мэдэрч ээж, эсвэл зарим нь одоо үлгэр жишээ авч ээж гих мэтчлээ ингээд төрлийн байдлаар өөрийгөө таних тийм одоо аргууд байгаа шүү дээ. Тэрнээс хэрэгтэйг сонгох хэрэгтэй. Тэгээ би нөгөө санхүүгийн техник сургалт сурж байхдаа 1-р курс илүү 2-р курс илүү манайд нөгөө хүн судлалын хичээл орж исэн. Манай гэрэл багш гэдэг маш мундаг багш. Миний одоо хамгийн хайрлж хүндэлж явдаг бас багш нарын нэг маш гоё эмэгтэй. Тэгээ манай гэрэл багш болохоор өөр бас сургалтын арга барил онцлог бол их өөр. Тэгээ тухайн үед бол нөгөө хүн судлалын хичээл дээр бизнес үзээ явж байгаа хүмүүс чинь ажиг орно бас тийм юм сорно шүү дээ хичээл дээр тий. Тэгэхэд нөгөө нэг судалгааны бийдаалт илүү судалгаа нэг сэдв сонгоод тэгээ тэрэн дээр нь би нөгөө нэг өөрийгөө танин мэдэх нь дээд юм гэсэн сэдв сонгож байсан байхгүй. Тэгээд тэрний өрөөндөө ингээд тухайн 1-2 дугаар курсын хүүхдээс сэтгэлгээгээр л хийж ирсэн тийм судалгаа. Тэгээд тэр судалгаа бол тэгтээ надад маш өөжтэйсэн. Ер нь өөрийгөө таних гэж юу юм, яагаад өөрийгөө таних хэвтэй юм, өөрийгөө таньсан хүн ямар байдгийг гих мэтчлээ ингээд нэлээд багаасаа тэрийг эргцүүлээд сураад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээд тэр сэдвийн хүрээнд надад ч өөрт их гоё туссан. Тэгээд тэрнийхээ хүрээнд ер нь ингээд жил болгоно л одоо хүн чинь жилдээ нэг ядаж
энэ жилдээ би ийм байлаа шүү, дараа жил ингэ шүү гэж зорилгоо тавиад нэг өөрийнхөө нэг хийж байгаа юмнуудыг амьдралаа бас нэг дүгндэг шүү дээ. Тэр үедээ бол дандаа тэр сэдвийн хүрээнд явдаг байхгүй бас. Ер нь энэ жил би өөрийнхөө тухай юуг олж мэдвэ, яаж танин мэдвэ гэх мэтчлээ. Тэгэхээр өөрийгөө таних сэдв бол маш баялаг. Тэгээ яг нэг тогтсон формула байхгүй. Гэхдээ өөрийнхөө сонирхож байгаа байдлаар аль болох эртэлт тэрийг таньж мэдэх тусмаа та зөв карьераа сонгоно, зөв замаа сонгоно. Тэгснээрээ илүү их амжилттай, аз жаргалтай, бас өөрөө өөртөө сэтгэл дүүрэнтэй ийм амьдрах болцоо бүрднэ л гэж бодож байна. За маш их баярлалаа. Манай өнөөдрийн бүтээгч подкастын дугаарт Finsight Academy-ийн үүсгэн байгуулагч, Швейцарын менежментийн сургуулийн Монгол дахь салбарын захирал, бизнесийн удирдлагын докторант, 2 хүүхдийн ээж, Наранзул хэмээх бүсгүй өргөдөж ирсэн байгаа. Тэгээд Наранзулдаа ажил амьдралд нь карьерт нь амжилтыг хүсье. Манай нэвтрүүлгийн урилгыг хүрэлцэн ирсэнд баярлалаа. За маш их баярлалаа. Та бүхнийхээ бас ажил үйлс өндрөөс өндөр амжилтыг хүсье. За